юу яцгаана гэж. Өдөр өрөөнд тэгээ ямар ч тач өтөрөө тааш мэж хагас чиднийг дуурай гэдэг юм шиг. Хичээл намайг хэцүү байлоо. Тийм дээ. Тэгээд энэ удаад болохоор угаасаа тэгээд тогтмол хөөр байхгүй болохоор тэгээд юу яаж байгаа зүрэг үед ярмаар байсан юм бол ярьж байгаа. Драгийн гизорхыг мэдэхгүй 26 он зорж магадгүй. 26 оны 27 он зорж магадгүй. Энэ удаагийн цомсон кино болохоор Alien Romulus гээд 24 онд гарлаа тийм. Тийм. Бид 25 оны кинонуудад бүгд хайцалчихжээ. Холтой идсэн шиг. Тэгээ ямар ч тач Alien Romulus кино болохоор Alien цувралын хамгийн сүүлд гарсан кино гэж бол би бол ойлголоо. Бүтэн кино үзчихээ тэгж ойлгосон. Тэгээ яг ч хамгийн сүүлд гарсан Alien кино ихтэй ойрд нэг хийгдэг байх. 2018 онд хийгдэл байлаа. Prometheus-ийн хэдэн кинонууд байсан. Гэхдээ үндсэн Predator гэнэ. Alien-ийн чинь нэлээд зайтай байсан тийм. Сүүлд байсан ба. Яг Alien-ийн яг нэртэй сүүлийн кино чи юу гэсэн бэ? Resurrection гэсэн 2004 он байсан санагдах юм. Хэлэгч санаж байна. Нэлээд бас зайтай байсан. Тэгээд яг ерөнхийдөө Alien киног ерөнхий зурглаар концепцээр нэрвэл ерөнхийдөө яг literally ингээ харин амьд биетийн тухай гардаг. Гэхдээ яг концепц нь юу гэхээр хүн төрөлхтний технологи хөгжсөн гэдэг 2000 хэдэн он гэдэг үйл тэгээд нэлээд бас орчин үед байдаг санагдчихэв тэр нь. Яг тэр концепцоор хийгдсэн. Гэтэ яг зүгээр тухайн өөр дөрүүд дээр өөр адлын явдал гардаг тухай кино гэж ойлгож байна. Тэгээд Alien Romulus ч ихтэй бас энэ театрт бас үзсэн бас ихтэйч бас аз таарад бас 100 гарч ирсэн шүү дээ. Тийм 100 гарч ирсэн. Гарнаа доогоо өртөө бид дөрөв театрт үзчихсэн. Тэгээд энийх нь өмнөх өдөр нь би Сарнаатай нэг Long Legs гэж нэг кино үзчихсэн. Тэгээд би Сарнаа өдөр ингээ хоёр өдөр дараалаад нэг кинотеатрт аим шиг кино үзчихсэн. Тэгээд том орой аим шиг кино үзэхэд л бас ер нь бол гоё юм байлээ. Гашаант яг Alien Romulus яг цуврал муурал гэхгүй яг киноны үед ямар хөө надад бол тухайн үед бол амар таалагдсан. Нөө найруулагчд нэг ихтгэлүүл хэлчихсэн байхгүй. Fede Alvarez гэх найруулагч. Don't Breathe гэдэг кино байдаг. 2016 оны үлээ. Нөөс хорог үүрэг нь үү. Тэгвэл 2013 оны Evil Dead гэх киноны ремейкийг найруулсан найруулагч. Тэгээ би Evil Dead Rise гэдэг кино байлаа шүү дээ. Биш 13 оны Evil Dead. Тэр киног найруулсан болохоор байгуу ихтгэлүүлэлгээд бас үзчихсэн. Тэгээд ер нь бол миний ормыг бол тоглоогүй кино бол ер нь сайн байсан. Ялангуяа эхний нэг 30 минут 40 минутыг характеруудаа ингээ гоё биэлд хийгээд тэр дөрүүдээ ингээ бид нар танилцуулж байгаа нэг зөв шийдэл. Яг л аимшиг киноны хамгийн гол асуудал юунд идэг вэ гэхээр одоо дөрүүд үхэнгүүт бид нар ингээ тоодгоо за гэж үхэлцдэг. Тэнгүүд энэ дүр битгий үхээсэ гэсэн бодол те энэ дүрийг үхчихвэл яана гэдэг тийм бодлыг бид төрүүлэхэд бол одоо гол дүрүүдийн тэр те хоорондын харилцаа ялангуяа Дэвид Джонсны одоо нэг асуудалтай одоо андроид штэ тэр дүүргээ тэр танилцуулсан бүр айгүй гоё байсан. Тэгээд шууд эхнээсээ л бол Дэвид Джонсны Анди гэдэг тэр андроид болохоор ер нь бол үзэгчтэй одоо симпатиг нь хөдөлгөөнөөр ярьдаг өрөвч сэтгэлийг нь хөдөлгөдөг тийм одоо яг одоо мессеж үзэгчдэд өгөөд кино эхлэхээс өмнө тэрийгэ зохицуулсан амар гоё байсан. Хин кинонд алддаг юм нь юу гэхээр тэгээд амар олон дөрүүд байгаад идэг. Тэдний ингээ ямар ч нэг тийм жинхэнэ хүний шинж байхгүй тийм онцгой тийм зан амир байдгүй. Тэгээд нэг тийм дүр хөвдүүлэлт амар муутай. Нэмээд яг киноныхаа ингээд дундуур сүүл рүү ингээд дөрүүдээ хөгжүүлээд ингээд яваад байдаг. Тэр нь айгүй алдаатай юм санагдав. Тэнгүүд тэр кинон ингээд дундуураа ингээд яг дүр үхэж мөхөнгүүт тэгээд ингээд үзэгчд огт тоодгүй. Тэр нь айгүй томсолтол Romulus тэрэн дээр бас ер нь дажгүй ажилласан юм шиг санагдсан. Ер нь бол яг тийм адилхан уус хамт үзсэн гэдэг. Яг миний хувьд нэг онцлогтой нь юу байсан бэ гэхээр үг ингээд яг бүх дүр дээр ингээд юу гарч ирдэг ч тийм. Яг оролцоо хэсэг гэх юм уу. Өнөө ирээд өнгөрдөг ч тийм. Тухайн дүр ингээд тухайн үйл явдал оролцсон байгаа гэдэг. Заавалчгүй нэг яг киноны ерөнхий зохиол одоо юу гэм плот нь юу байсан бэ гэхээр хүн төрөлхтөд нэг татрик одоончлсан байгаа. Тэгээд угаасаа техник ресурс дууссан байж таарна угаасаа. Тэнгүүд өөр гаригуудын ресурсыг ингээд ашиглаж байгаа шүү дээ. Тэгвэл одоо манай гол дүрүүдийн байгаа нэг уурхаан гэдэг шиг уурхаан гариг байгаа тийм ингээд нар гаргаагүй болгоцсон бүр битүү ингээд уурхаа болгоцсон гариг байгаа. Баг тэнд баг зарим хүмүүс баг хэдэн үеэрч амьдраад даатгсан бүүмэд. Тэрэн дээр ингээд байгаа задамжуудаа гардаг. Тэнгүүд гаригийн одоо юу гэмтэй одоо дагуул гэх юм одоо дагуулын юм юу гэдэг лээ ч гэдэг.
Тойрог зам аа тийм. Тойрог зам дээр нэг юм одоо хаягдмал станц байдаг байхгүй юу? Тэрний нэр нь Ромулус гэдэг нэртэй станц. Тухайн станцыг юу гэдэг вэ гэхээр генетикийн сайжруулалт хамгийн энгийнээр хэлэхэд хүн төрөлхтний эволюцийг хурдасгах үр дүнтэй болгохын тулд хайгуултай нөхдүүд байдаг. Тэнгүүд манай хэд болонгууд угаасаа тийм ер нь тэндээ байгаад байвал тэр character байгаад лээвэл насаараа байна. Гол хүүхдлээ ажиллах багт энэ дөрөг. Тэнгүүд манай хэд юу үзтгсэн бэ гэхээр уусад юу гин тим том бүх станцууд нөгөө cryo гэдэг үлээ под илөө хөлдөөгч нөгөө нэг юм юутай байдаг. Яг ирээдүйн технологиор бол энэ дотор нь хүнийг хөлдөөгөөд тэгээ буцаагаад хэдэн жилийн дараа чимтэй тухайн түвшин дуустал байж байгаад түвшин дуусангууд тухайн одоо нэг юм от шиг юм байгаад байгаа шүү дээ. Төхөөрөмж тэр нэг хүнийг яг амьдуулаар гаргаад ирдэг гэх юм уу? Амьд гаргаж ирдэг тийм технологи. Тэнгүүд яг тэнд ингээ хүнийхэн тоогоор яг байж таарад манай хэд чинь уугантаас ашиг гэд яг тэгэж ашиг баярсан бэ гэхээр нөгөө нэг Star Wars-тай гардаг нөгөө гэрлийн жилийн аяс гэдэг нэг юм байгаад байгаа шүү дээ. Яг тийм бол байхгүй энэ кинонд дээр. Гэрлийн өсөлт их боломжгүй. Уус яг энийг яг бодонгууд миний хувьд ч гэсэн жоо хэцүү байхгүй. Өглөөд нь гэрлийн жилээр аялах газрыг ямар энерги их үсрээр аялахын боломжгүй шнэ өстэй. Тэгэхээр угаасаа ингээ өөртөө хөлдөөгөөд аялна гэсэн. Онгоцон ингээ тасрагдгүй татраа явна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд Cryobot хэрэгтэй. Тим том станцд угаасаа Cryobot байж л байгаа. Тэрийг нь очиж авч явахдаа болонгууд яг алдаа гаргаж эхэлж байгаа байхгүй яа ч нэг тийм угаас нэг юм юу гин хэцүү газар амьдарч байгаа ч нэг яа ч стил нэг юм тийнейжер ч юм уу нэг early young залуус гэдэг мэдэгддэг те тухайн станцаа бүтэн мэдэхгүй ямар станцыг ойлгоогүй байж юм авнаа гэд үзчихдэг хөрхий яг тэгж их гоё санагдсан. Яг юу гин яг эндигийн нэг юм юу гэ дүрн надад амар гоё санаж жүжигчний тоглолт айгуу гоё байсан. Одоо яг киног юу н 2 байгаад 2 өөрөөс нь жүжилт гаргадаг штэ. Эхнийх дээр нэг юм сул дараа яахад байгаа мэдхгүй нэг юу гэх нэг юм хүн хүчрхийлэгч юм гэдэг юм юу гэх зоримог байдалгүй юм уу хүчрхийл найр буусан хэлчихлээ. Зоримог байдалгүй штэ нэг юм юу гэх эмхтэй дүрийн гэдэг гол дээр матанаас Рейнийг л одоо юу гэх топ райдын Рейнийг хамгаалах. Тэнгүүд нөгөө нэг Эйлинүүд угаасаа ингээд гэдэг киноч угаасаа эйлинүүд дистанцтай гарч ирэнгүүт манай нөгөө нэг яг үндсэн станцын юу л нөгөө нэг андроидоос нэг чиглэл авдаг штэ. Тэр чиглэл чинь аим гоё үг байдаг штэ. Хүн төрлөختөн хитүү цаг үед хамгийн зөв шийдлийг мэддэгч хийдэггүй. Хамгийн эцсийн үедээ л хамгийн зөв шийдлийг хийдэг гэдэг. Тэр нь яг юу вэ гэхээр миний хувьд болох гэдэг та нэг юу гэх юм дэлхийн ингээд түүхт үзэхэд хүчрхүү өдөртөгч нар золиос гаргадаг тийм үү. Яг тэр шийдвэрийг хүн болгон гаргаж тулцсан тэр хүн өдөртөгч болдог. Яг энэ шийдэл байхгүй. Яг үндэ тийм хамгийн түрүүнд уг нь юм киноны зохиол дээр нэг нэмэгтэй халдвар авчдаг. Яг үндэ тэрийг алаад явцсан бол аль хэдийн явчихсан. Ер нь бол. Тэгээд тэрийг гаргадаг. Яагаад гэхээр анд нөхд найзгаа үгүй гэхээр бод үлддэг тийм. Яг тэр андроидын хэсэг надад бүр аймаг гой санагдсан. Хүн төрөлхтөө эзэж хамгийн зөв шийдвэрийг хамгийн ихэнд гаргаж чаддаг. Ер нь ихтэй бас киноны зохиолчлоо нэг киноны сеттинг нь бас айгу сонирхолтой санагдсан. Санаж байгаа бол нөгөө нэг 1979 оны хамгийн анхны Alien тэгээд нөгөө нэг дараагийнх нь Aliens гэх 86 онд гарсан Alien хоёрын хооронд 57 жилийн үйл явдлын зөрүүтэй байдаг байхгүй юу? Энэ нь болгонгууд тэр хоёрын голоор байдаг. Хамгийн анхны Alien кино тэгээ хоёр дахь Aliens гэх Cameron-ы Aliens гэх кино хоёрын хооронд. Тэр бол энэ кино 20 жилийн дараа бүлээ. Цаг хугацааны голтно байгаа гэсэн үг. Тийм цаг хугацааны яг Alien гэдэг киноны одоо Ridley Scott-ийн 79 оны Alien киноноос 20 жилийн дараа James Cameron-ы Aliens киноноос үйл явдлаас нь 37 жилийн гэж гардаг. Тэгээд нөгөө нэг энэ дээр гардаг нөгөө Xenomorph Reactor нөгөө нэг Alien-ийн эхний анги дээр Ripley-ийн нөгөө нэг сансамлуу нөгөө нэг шиддэг тэр Alien-ийг нэхэндээ нөгөө авч байгаагаар харагддаг шүү дээ. Нэг чулуунаас гарч явдаг. Тэр нэг гөрлийн үзэм шиг юм. Тий өөрийгөө ингээд юм cocoon шиг юмд хийцэн. Тэгээд нөгөө нэг трийг нь судлаачд олоод ингээд сансрын төв дээр нөгөө юуг нь олоод үржүүлсэн. Тэгээд яасан. Үйл явдлууд айгүй тийм зөв шийдвэр санагдчихсан. Ер нь бол яг нэг иймэрхүү франчайзыг амар оруулахын тулд ингээд Legacy sequel гэж ярьдаг. Одоо Legacy sequel-үүд юу гэдэг вэ гэхээр нөгөө нэг оригиналынхаа үргэлжилт нь байдаг ерөөхдөө бол яг бүх дуусны дараах тий бүгд мөхөн ч юм уу эсвэл нөгөө нэг арай шинэ үеийн юмас гарч ирээд энэ болонгот яг тэр түүхт байгаа зүгээр тэр түүхийн дундуур бас ертөнцийн арай нэг өөр нэг захад болж байгаа үйл явдал гэдэг нэг амар бас хасраас тийг санагцсан нэг юм сайд стори юм шиг нэ нэг юм энэ том ингээд нэг заван Alien гэдэг юмтай ч өөр нэг Xenomorph гэдэг нэртэй юмтай шүү дээ. Тэгээд яг нэг юм
Яг Android-д угаасаа тэрийг ингээд биологийн хамгийн төгс бүтээл гэж үзэж байгаа гэсэн. Миний хувьд бол үгүй. Яг ийм хамгийн төгс парасайт байхгүй юу? Миний хувьд бол ийм байхгүй. Alien чинь нэг ийм өөрөөсөө хүүхд төрүүлдэг шүү дээ. Аа. Манай хэдэг Alien гэдэг судалж үзээрэй за нэг заваа амтан байгаа зэрэг. Манай баг хальтайсэн байх хэвээр. Киноос бүхэн хасан баг тэрийг. Тэгмүүд яг ингээд хосттой болоод хостондоо үүрг хийгээд тэгээд дотоос нь дөдөг шүү дээ. Нэг байлаа те. Амьд биетгүү бол амьдрахгүй юм байхгүй яг үндэ. Тэгэнгүүт үг нэг юм энэ амтан ч өгч өгдөг шүү дээ. Ингээд тэр олон кинон дээр тэр олон хүмүүсийг авд дуусгадаг те. Чи ингээд хаа байсан ингээд уунд чинь цогцсон байгаа байхгүй би ихэнд бол тэр цогцож харагдсан нэг юм үлгэрүүл үлдэгдэл чиг Аа. тэгсэн чинь цогтон самсан генээс яг адилхан динамофос гарч ирдэг те сул дорой бит гарахгүй хүчтэй бит гарахгүй яг л динамофос л гараад ирдэг амар төвхтэй тэнгүүд өөрхөн энэ жаалууд ингээд нэг юм хаяг дистанцд очиод яг үйл өртөгээд тарч байгаа байхгүй ганцны үйл өртөө бүр нэг хамгийн аюултай гүж өгдөггүй амьд бит би тэгэж байгаа нэг гоёгтой төгөө байгаа байхгүй те нэг гоё амьдрахыг хүссэн хүмүүс ингээд яг ингээд сансрын хамгийн аюултай нөхдөө чи юу Вэлэн Ньютоны компани хүртэл дийлээгүй шүү дээ нийлэний чи ер нь бол яг киноны хувьд ирэхэд бол иймэрхүү. Тэгээд ер нь энэ киноныхаа үйл явдлууд бас айгүй хөөрхөн явцсан юм бол дараалал айгүй гоё пейсинг их сайтай байсан. Аим шиг кинонууд яг нөгөө нэг гол юм руугаа ингээ орохгүй ингээд яг одоо алуурчтай ч юм уу мангастай кинодыг зөвхөн энэ хэсэгтээ л айгүй гоё явагддаг. Бусад үедээ нэг юм их тийм өөрийгөө зөөж ядаад идэг юм шиг кинод айгүй хэцүү байгааддаг. Нэг юм 2-4-ийн асуудал нь яваад идэг те яг бодтой орохгүй те. Нэг юм тусдаа дөрүүдийн юм явагддаг. Энэ дэр бол тийм баг байсан. Тэгээд хамгийн гол зорилго нь угаасаа тэгээд энэ хөлгөөс амьд гарахтай. Тэгээд энэ дэсээ зүгтгал гэдэг юугаар л явж байсан. Тэгээд яг хуу пейсингэд жоохон дажгүй байсан гэхдээ бас зарим үедээ бас жоохон зуурхын хувьд бол зуурсан. Ер нь бол жоохон зуурсан санагдсан. Ялангуяа тэр нэг ихний нэг л асаан да. цаг гарна. Тэр нэг Элийн үүр байдаг штэ. 2 дугаар хэсэг гардаг. Ааха. Тэндээ жоохон зураг байсан. Ер нь зураг байсан. Ер нь нэгэн Тэр үүрээс гарч нэгэн баг штэ. Тэр нэг нөө zero gravity-тэй тэр ер нь нэгэн зураатай байсан. Гэтэ бас хаа очиж бас их тийм ядаад байхгүй. Тэгээ нэг дараагийн хүл явдрыг хүсчээд байхгүй байсан. Гэтэ зарим нь зураг байх нь байсан. Гэтэ яг нэг киноны сүүлийн нэг цаг бол айгүй ер нь айгүй дайггүй явцсан юм бол айгүй хөрх явцсан. Тэгээ ялангуяа тэр яг zero gravity ч яг тэгээд тэрнээс гадна яг нэг зогсныхаа дараа бас нэг хүлэг дотор болдог үйл явдал. Тэр бол ер нь бол баг миний үзчихсэн Эдиний киноны баг хамгийн гоё секвенсүүдийн нэг гэж би байна. Хэлээд юм байна. Басны хэлнэ. Ер нь тийм байна. Тэгэхээр ер нь бол пейсингийн хувьд бол ер нь бол жоохон зуураг байхад байсан. Эхний нэг цаг дараа бол жоохон зуураа байсан. Гэтэ тэрийг их тийм ямар ашиглаагүй. Хэрэггүй ашиглаагүй. Дөрүүдээ гоё хөгжүүлсэн. Дөрүүдийн хоорондын харилцаа гоё бэхжүүлсэн. Тэнгүүтээ бас дундуурнаас Элийн яваас ирсэн. Анхны одоо Элийн гэдэг кинонд ирч яг Xenomorph чинь 4 минутын screen time гэж гардаг шүү дээ. Энэ дэр бол Xenomorph эхнээс нь гаргаад айгүй гоё тод гараад байж ах нэг бас олон Xenomorph байгаа болохоор тийм болохоор нэг тийм нөгөө нэг энэ ч мас хэдийн 79 он хэрч одоо 24 он хэрч бараг 50 жилтэй 50 жилийн түүхтэй франчайзтай ингээд үзэгчтэй ингээд угаасаа юу хүлээж байгаа гэдгийг мэдж байгаа болохоор ингээд нуугаад байхгүй шууд харуулаа явчихвал бас харуулаа явцсан угаадаг шийдвэр өгч утсан. Тэгээд ингээд нэг заавал нөөс төгсгөлд нь хадгалаад ч юм уу те ингээд нэг сүүлд нь харуулгыг хадгалаад байхаар ч бас жоохон тэрэгстэй. Гоё ийм олон ээлийн нэг кино гарцсан байгаа үед. Үзэгчд мэдж байгаа учраас шууд эхнээс нь харуулаад зэний бохоо бүтээн харуулж явцсан. Надад бол тэр нь амар таалагдсан. Нэг найзын хувьд ингээд ер нь кино янз бүрэж болно те. Одоо юу гин төрөл жанраас амаараад янз бүрэж болно. Гэхдээ ерөнхийдөө аливаа кинод миний хувьд ийм юу харах үнцгүүд байхгүй. Нэгдүгээр блог дараалтай. Ямар нэг дүр нь энэ ямар сонин тэнэг үйлдэл хийж байгаа гэдэг юм байхгүй хэрэгтэй. Тэгээ story line нь юу ямар story line дэж болно шүү дээ. Нэг хүн 0-д баажгаа 30 story line гэж болохгүй. Киноны үзээ. Тэгээ тэр нь яг тэрийг л чиг баримж болгож ивэл тэгээд болоо байдаг байхгүй. Дөрүүдийн хөгжүүлэлт бол яг debatable те. Зарим дөрүүд өвхөл дөрөв хөгжүүлэлт тэгээ шаардлагач гэж те. Яг ерөнхийдөө бол зохиол нь гоё яваад блог дараалтай бид минут ямар ч кино зүгээрөөдөг байхгүй. Энэ кинонд бол надад бол асуудал байгаа гэж харж байгаа. Яг тэр талаасаа зохиол нь тодорхойсон те. Тийм. Яг ингээд манай нөхдүүд чинь гоё ард гоё явах. Тийшээ бодоод гоё карьер руу явах гэдэг шээ бас. Яг тэр нь яг тэр скоп орол төгсгөл рүү явсан шүү дээ. Тэгээд нэг ийм
Тэгээд сүүлд гой бодсон юм аа. Манай хэд чинь хөлөг рүү ороход хөлөг ингээ ерөнхийдөө бүхтэй ингээ дээд болсон байгаа шүү дээ өгсөн. Ааха. Гэтэ тэнд Зинаморфод одоо хүртэл амьд байсан гэж байсан шатаад байгаа. Яг үүрний хувьд бол Ааха. тэгэхээр манай хэд ер нь тэгэл 100-аас 100-ийн магадaltaй байсан байгаа юм л та. Тий. Уусаа энэ хаягдсан гэдэг юуг нь тэгээд хаягдад хитэн жил болсон ч гэлээ тэгээд тэгээд холбоомлон тас. Тэгээ Whalen Titanic өөртөө тэрийг нөө хаягдсан тий. Ер нь бол анханасаа ер нь бол тий хөлрөө очиход тэгэл дүүн байсан ч та ер нь бол үгүй Xenomorph-ыг аль хэдийн ерөнхийдөө төрчихсөн байсан Xenomorph байсан. Тийм болохоор нэг ихний Alien дээр ч Face Hugger-аас нэг ихсэн шүү дээ. Xenomorph нь гараагүй. Face Hugger нөгөө нэг хүний биеийн өөдөө игээд эхэлчихсэн. Энд дэр болонгод хөлөгтөд аль хэдийн Xenomorph байсан. Тийм болохоор яасан. Ер нь бол анханасаа нэг тийм эцэгтэй юу болох гэдэг нас тийг ойлгуулаа мэдүүлсэн болохоор ер нь айгүй шүү дээ. Эсвэл 50 жил отон цорол дахиад Xenomorph-ыг танилцуулах шаардлага байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Танилцуулах шаардлага байхгүй. Тэгээд юу санагцаа. Одоо энэ дээр нэг юу би түрүү яг бодчихсан мартчихлаа. Заажлаа. Юу Romulus гэдэг чинь нөгөө нэг Грекийн домогт гардаг юм тийм байлаа шүү дээ. Би түүхийг мэдэхгүй ямар ч нэг энэс сэтгэлж нэр авсан дистанц хүний хөгжлийг гаргахын тулд ингүүд мань нөхдүүд Xenomorph юм баггүй. Xenomorph гэх кинон дээр Xenomorph-ийн ингээд хөгжлийн эволюцийг авах гэж хичээгээд байгаа шүү дээ тэр кинон дээр. Эхлээд юу яа? Хоёул эхлээд Whalen Titanic гэдэг компаниг ярьсан дээр юм байна. Гэхдээ нөөцөөс мэдэхгүй гэж магадгүй. Кинон дээрээс учрахгүй амар гардаг шүү дээ. Зүгээр баг гараад өнгөрдөг. Би өөр ойлголтыг л дааж байж байгаа за. Whalen Titanic болонгууд одоогоор яг бидний цаг үед дөнгөж корпорац үйл ажиллагаа явуулж байгаа компани. Whalen гэдэг огтой нэг хүн байсан. Би нэр мартчихлаа. Тэр хүн үүсгэн байгуулад 2100 он жилээ 2000 он жилээс Titanic гэдэг компани худалдаж аваад нийлээд Whalen Titanic гэдэг био технологи хөгжүүлэлтийн компаниуд үүсгэн шиг байлаа. Тэгээд энэ болонгууд юу гэх хүндрэлтэн ингээд гариг сансрыг илэрхийлсэн байгаа шүү дээ. Одоо энэ цаг үед. Тэр чинь тэгсэн ч гэсэн юу гэдэг нэг удирдлагатай байгаа шүү дээ. Тэ засгийн газар ч юм уу те гариг хооронд те консул мас гэх. Гэтэ Whalen Titanic бол энэс том. Бүгдүүдийн хэдэн зуун сайн жах хэдэн зуун мянган гаригийн колониг эзэмшдэг асар том компани. Энэ компаниг бараг хүндрэлтэн засгийн газар дийлэхгүй болсон. Хэмжээний хүчрхэг. Гэтэ энэ компани нэг зүйл нь юу гэх одоо нэг надад санагдаад бол юу гэхээр гол зорилго нь хүндрэлтэн төлөө байдаг. Яг мөнгө олох нь угд мөнгө одлоо. Гэхдээ нэг юу гэх хүндрэлтний хөгжлийг сайжруулах зорилготой гэх юм уу? Яг мэдээж зэрэг яг эндээ нэг киноны гол плотыг хийж байгаа шүү дээ. Хүндрэлтэн хамгийн хэцүү шийдвэрийг хамгийн их гаргаж чаддаг гэдэг. Whalen Titanic бол гаргадаг. Хүндрэлтний хөгжилд хүрэхэд бол тэнд эдгээр сая хүн алсан ч хамаагүй. Яг тэргээр гаргадаг том компани гэж бол би ойлгосон. Энийг яг яа нөгөө нэг Ridley Scott 2012 оны Prometheus гэх кино байдаг шүү дээ тий. Тэрэн дээр бол тэрэн дээр ч үйл явдал нь болонгууд тэр чинь бүр Alien-ээс өмнөх үйл явдал шүү дээ. Яг 79 оны Alien-ээс өмнөх үйл явдал гэхгүй. Michael Fassbender гардаг шүү дээ тэрэн дээр ч. Санахгүй байна. Тэрэн дээр чинь нөгөө гол зорилго нь болонгууд нэг юм гариг руу очдог. Тэр гариг дээр нь болохоор нөгөө хүндрэлтний бүтээсэн гэдэг одоо нөгөө engineers гэж ярьдаг нэг цагаан юм харж ирсэн баг те. Бидний төрөлх гариг нь байгаад тэгээд тэрнлөө ингээд судалгаа хийх зорилгоор ингээд судалгааны баг явдаг. Тэмүүтээ Whalen тэр гэдэг нь болохоор өөрөө яг тухайн үед амар хөгшөрсөн байсан. Тэгээд нөгөө өөрөө мөнх амьдрахын тулд нөгөө нэг тэндээс нөгөө нэг өөрийг нь залуужууд асууд мөнх амьдруулах одоо тиймэрхүү нөгөө нэг зорилгын төлөө тэр гариг дээр ноцсон. Тэгээд тэр гариг дээр ноцсон. Тэгээд нэг юм болохоор нөгөө гариг дээр нэг юм Face Hugger байдгүй. Тэр Prometheus дээр жоохон спойлер хийх. Тэр нэг юм спор гэж ярьдаг одоо нөгөө юу агаардаг нэг тийм одоо агарын дараадаг тийм хоотон цороор халтардаад тэгээд нөгөө нэг Xeno хантар. Яг Xenomorph бод гараагүй нэг ари өөр юм гарах юм аа. Тэгээд тэрнгээр бол ягаад Xenomorph хамаатай юм шүү. Тий яг нэг юм сонин шок толгойтой нэг сааралтай юм. Тэр Prometheus гэдэг киног үзвэл та нар багтгүй лаач баг Xenomorph өвгдөө хийж магадгүй. Анхны үйлбэр нэг юм уу те. Тий тэгээ анх бүтээсэн шалтгаан нь болонгууд яг тэр нөгөө нэг инженерүүд нь батгаар нөгөө нэг ягаад хоорондоо нэг дайн хийгээд иргэний дайн болоод тэгээ нэг юм тэр спороор ашиглаад одоо бүр ингээд өөртөө civilization буюу одоо нэг иргэнсэн бүр тэр спороос болоод ингээд тооцож сүрцэн. Тэгээд тэр дундаас нь нөгөө юунууд Face Hugger-ийн одоо өндөгнүүд гарч ирээ. Тэгээд тэндээс яг Xenomorph-ууд үүсэлнэ гэж байна. Prometheus төрөөс тайлбарладаг юм даа. Тэр Michael гэдэг нэр марч байгаа. Манай Magneto залуу Magneto шүү дээ. Michael Fassbender. Тэрний тоглолтог дүр чинь тэгээд тэр нөгөө нэг юуг нь өдөртөж чаддаг болоо Xenomorph-уудын нэг яадаг болсон гэдэг гардгийн. Тэгээд энэ Whalen Titanic бол бүр тийм амар хоол суурстай. Тэгээд сүүлд бас
өнгөрсөн жилийн 100 баха FX гээд янз бүр стриминг дээр Alien Earth гээд сурал гарсан. Тэр нь болохоор энэ Prometheus-ийн дараагийн үйл явдал. Prometheus-ийн дараа Alien Covenant-ийн үйл явдал гараад Alien Covenant-аас тэр Alien Earth гээд сурал. Тэр нь болохоор нөгөө нэг Alien Covenant-ийн дараа дэлхий дээр Xenomorph-ыг авчираад төвсөлт хийгээд тэгээ дэлхий дээр нөгөө нэг яад гэж гарч байгаа тийм Alien Earth гээд сурал гарсан. Тэрнээр бас Whale Titanic корпорац бас айгу лоор юм зарсан. Гэрээ товрлыг үзээд айгу цөөхөн хэлсэн. 8 дажгүй үнэлгээтэй авсан стончтой өөр. Ер нь их дажгүй үнэлгээтэйсэн. Тэр зурлыг бас үзээсээ зөвлөж байна. Тэгээд энэ Whale Titanic мал тэгэл угаасаа нэг юм фикшнд байдаг нэг том корпорацууд байдаг да угаасаа тэгээд нэг юм хэмиг бацсан тийм. Тэгэхдээ энэ ханда миний хэлсэнс бол энэ бол утгашгүй компани гэдэг байгаа шүү дээ. Энэ ч дийлэхгүй байна. Брамжтай том болсон компани л. Яг хуу анхандаа бол Whale Titanic гэж бас яг фокус нь бол байгаагүй ба. Нөгөө нэг Aliens гэх кинон дээр сүүлд нөгөө нэг Ripley ч нөгөө охин бохинтой нөгөө нэг Android-тайгаа тэмүүдээ нөгөө Higgs гэдэг ахматайгаа нэг буунд зүгтж мухтаад явдаг шүү дээ. Тэрний чинь дараа Alien 3 гэдэг кинон дээр уулнаад тэд нар дэлхий дээр яриад тэгээд араас нь нөгөө нэг Xenomorph-уудын айрам дэлхий рүү дараад тэгээд хүмүүс Xenomorph-уудад бүр дайн болох тийм амар том кино байх хэрэгтэйсэн баггүй юу? Alien 3 гэдэг кино нь бол гэхдээ тэрийг нөө цаанаас студент зардал ихтэй байна гэд хийлгээгүй. Тийм болохоор тэр бас юм байна. Тэгээд тэр 3 дахь нөгөө нэг юм шоронд бол биш үү? За тайлж санаж шүү. Тийм шоронд бол тийм. Тэгээд тэр үед бол яг зүгээр Whale Titanic гэдэг бол зүгээр л ингээл тээврийн компани бац гэж яг бол авчиж яадаг байсан. Тэгээд Prometheus-с нэг Whale Titanic айгу том корпорац. Тэгээд нэг ийм осолт хийдэг юм уу гэж айгу хэрэг даас харуул хийдэг болгоцсон. Тэгэхээр энэ нь яг бас нэг юм уусаа нэг их тэгээд кино тэгээд нэг корпорацууд тэгээд ер нь бас дайснууд байдаг шүү дээ. Гэхдээ мөнгөнд шуналтай том корпорацууд ер нь дайснууд гэж байна. Энэний хувьд бас яг л энэ Whale Titanic-с яг бас контент хөгжүүлээ яваад байгаа юм аа. Тийм бас нөгөө Xenomorph-ыг судлаад бас нөгөө нэг Xenomorph чинь perfect organism гэж яриад байгаа шүү дээ энэ Whale. Хааш тасна авдаг юмс гэдэг байгаа тийм. Perfect organism гэж яриад байгаа. Тэгээ Xenomorph фордын идэгдэг байгаагүй наац юм да тийм. Тэгвэл тэгэл доосох нь. Алхахын хувьд буу муутай бол алхад уулнаас амархан хатаад байгаа юм уу? Сайн материалтай бол алж болно гэдэг байгаа тийм. Тэгээ эдгээр чинь гол нь өөртөө бас нөгөө нэг юутай хоолмс баг хэрэглэгдээд байдгүй. Тэгмээтэй ямар юутай удаан амьдэрдэг цотны хүчтэй өөрийгөө хамгаалахгүй хүчтэй улааны одоо compatibility маш ихтэй тий хүмүүс тэр өдөрт чадах юм бол энэ бас нэг аимшигтай айран болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд Xenomorph-ын нэг онцлог нь миний ойлгосон зүг болох нөгөө нэг өөрсдөөсөө ингээд үржилт ордог шүү дээ. Эрэгтэй эмэгтэй гэж байхгүй шүү тий. Гэхдээ Queen Xenomorph бол өөсөө гаргадаг. Эрэгтэй яг тусгай секс юм шиг байгаа маа. Тэнгүүд ихэнх Xenomorph бол ингээд амьд биетэд үрээ хавтаадаг. Тэнгүүд special амьд биетэй тухайн амьтныга генетикээс сорж аваад адилхан төрөл гаргадаг тий. Нэг Predator нэг ангид нэг Predator Xenomorph хайлтаагддаг шүү дээ. Тэгээ бодоод тэр үхсэнтэй багтаа гэдэг Predator таацдаг. Гэхдээ нэг юм айгу өргөстэй Xenomorph гарч ирдэг шүү дээ. Ингүүд би бодлоогүй. Хүний Xenomorph нь яг Xenomorph шиг байгаад байгаа юм бол гэж бодохгүй юу? Яг адилхан байдаг шүү дээ. Ингээд хар биетэй тий. Хүний онцлог гэдэг нь бараг байхгүй шүү дээ. Чи нөгөө юу тоол инженерийн толботой. Анхны нөгөө Xenomorph нь инженерүүдийн биеэс гарсан. Тэгээд инженерүүд нь хүнтэй генетикээр адилхан бүтцтэй байхгүй. 99% баг тий. Тийм болохоор ер нь хүмүүс инженерүүд хоёр адилхан генетикийн бүтцтэй болохоор Xenomorph яг анх ямар гарахтаа нөгөө нэг тийм хар толгойтой өндөр хар биетэй тийм эс нэг инженерүүдтэй тэгээд бас харагдав. Тэр ерөнхийдөө бол корн адилхан болохоор генетик хүмүүс инженерт адилхан болохоор Xenomorph адилхан гараад байгаа. За тэгэнгүүт одоо энэ дээр байлаа кинонод төсөлтийн заваа юм л орно. Энэ дээр Alpha-сын ойлоо нэг тайлбарлах гол одоо очих юм байна. Нөө нэг Romulus станцын гол үйл ажиллагаа чинь Xenomorph-ийн дасан зохицолт буюу одоо юу гэх юм evolutionary гэдэг чинь adapt гэдэг. Adapt гэж чадварыг нь хүчээр авч байгаа шүү дээ. Гэтэ тэр угаасаа болохгүй санаас. Би яг сүлд нэг бодоход юм байхгүй. Xenomorph-ууд байгалийн ямар ч нөхцөлд байгаад гэхгүй бүр галактикийн төвшөнтэй ямар ч нөхцөлд амьд үлддэг. Ямар ч амьтны биед өөрийнхөө үрийг шингээгээд өөр генетик ингэж оруулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр нь тухайн амьд биетийн генетикийг 100-аас 100% дарангуулдаг. Тэгэхээр юу гэх юм Xenomorph-ийн генээс адаптыг авсан ч тэр адапт нь ямар ч амьд биетний генийг дарангуулна гэсэн үг. Тэрнийх нь яг хариулт болгоод кинонд дээр хаагддаг ш нөгөө нэг хартанд ийгээд эдгээсэн чинь харах за тийм балиар том онцлог байдаг шүү дээ өвчтөн тий. Тэнгүүд мань нөхдүүд яг тэр генетикийг салгаж авснараа амжилттай гэж бодоод тариа хийсэн байгаа даа. Тэнгүүд манай гол дүр үед чинь ингээд өөрхий айлын дамтлуулж байгаас өөрхий бүлэдүүлж байгаа хөөх гэж байгаас тэгсэр аваад нэг арай ч үгш нэг юм хоёр нь үлдчихэж байгаа тий. Тэнгүүд манай гол дүр эмэгтэй гол дүр эмэгтэй таамд байгаа нэг юм жирэмсэн эмэгтэй байт юм аа.
Тэр бүрүүд нь нарийн тайлбарлаад байх өөртөө үздэг байхгүй. Аа. Тэнгүүд тэр эмэгтэй амар хүн чаар авчингууд яжхааны эдгэх гээд тэр тариаг тавьчихдаг байхгүй. Угсаа харахны бичдэг үздэг шүү дээ. Тэгээд юм байна гээд. Тэгээд тарингууд ихэнтэй идэгчиж байгаа. Аа. Тэгээд сүүлдээ яг нөгөө нэг cryopod руу орох үед нэг гарч идэхтэй. Тэр морф чинь маш хурдан том үрждэг, маш хурдан том бит болдог. Тэнгүүд хүүхдийн ургийг нь хуургаж аваад генетикийг нь шууд дарангуулад нэг юм яг миний хүсчихсэн нөгөөдөг гарч иж байгаа байхгүй. Хүн xenomorph релиз. Тэр бол амар гоё юм. Тэр бол энэ киноны ер нь тэр хүн xenomorph-ийн тэр хөсөлтөй юу бол миний Alien-ийн киноноос харахад хамгийн гоё дизайнтай, хамгийн сайн найруулгатай тэр sequence нь тэр жигтэй гоё sequence санагдсан надад бол. Тэр нэг Alien Resurrection гээд би оны андуурсан мэлээ. 1997 онд гарсан юм. Resurrection дээр бас нөгөө нэг Alien Ripley-г гол дүрийн нөгөө би энэс нөгөө нэг гаргаж авцсан гэ сүүлд нь бас нэг арай нэг хүн шиг xenomorph гардаг байхгүй юу? Энэ ихтэй нэг юм цагаан цайвар өнгөтэй. Тэгээд нэг юм нүүрэн дээр юм хүний гавалтай тийм нөртэй байсан байхгүй юу? Яг нэрэ мотой энэ. Тэрнээс жоохон санаа аваад хийсэн зарагцсан. Гэтэ тэр чинь нөгөө нэг биенд нь буюу нөгөө нэг эмбрио гэж ярьдаг чинь нөгөө нэг эмхтэй хүний нөгөө эцэнд байгаа хүүхдийн тий тэр хүүхдийн генетиктэй холцсон болохоор тийм болцсон. Тэр юм тэр нэг сүүлийн 30 минут бол бүр тэгэхээр сайн байна. Тэр бол энэ киног бол бүр нэг юм 5-аас 10 байсан ба шүү 8-аас 10 бот бүр өргөж чадсан бүр амар сайн sequence байсан бүр тэр дизайн нь ч аимшигтай нэг тийм эвгүү дөрөвтэй xenomorph нэг гавлгүй болсон тий. Яг нэг хүн шиг биштэй ихтэй нэг юм амар урт өндөр xenomorph нөгөө мөчний бүтсэн аваад ирсэн. Мөчнээ та нар өөртөө тэр киног үзсэн. Тэр хилийг нь харсан уу? Хүний хилээд дотор нь амгаад ирсэн ч байна. Тэр дизайн тэр үнэхээр гайхалтай байсан. Миний бүр аим шиг надад харж байсан хамгийн тийм эвгүүцмээр дотор эвгүүцүүлмээр тийм магазин дизайнуудын нэг байсан. Надад үнэхээр таалагдсан. Тэгээ ялангуяа нэг тийм найруулга нь айгүй зөв хийсэн тэрийг. Яг хүлэгдэр нэг эвгүй юм болох нь бид нар мэдээд байгаа шүү дээ. Тэгээ яг нөгөө нэг очоод нөгөө нэг жимсэн эмхтэн тусалтай байж яг нэг хаалга руу авцсан чинь нэг дөрөв хөлцсөний хараад байж идэв шүү дээ. Нэг яг тэр камер ингээд шилжэнгүүд чивч мэйг болчихсон шүү дээ. Ай байхгүй, хөгжим байхгүй. Энэ бүр гайхалтай бүр юм тийм. Кинонд нөгөө нэг имийг их кинонод айгу буруу ойлгуулдаг юм шиг байна. Зарим сценүүд хөгжим шаардлагагүй байдаг. Миний хамгийн том шил болгоод одоо нөгөө Dune Part 2-ын сүүлд нөгөө Paul Atreides нөхөө хоёрын дүгэл үү шүү дээ. Хатны дүгэл хийдэг үстэй тий. Тэр хоёрын дүгэл огт хөгжим явдаг шүү дээ хэрэг үзчихсэн бол тий. Огт хөгжим явдаг. Тэр дулаан ихтэй нэг сонир дулаантай нэг юм хапар нэг үзүүстэй юм шиг үгүй юм шиг тий. Тэр айгуу чухал байна. Маш чухал байхгүй. Тэр киноны одоо клаймакс шүү дээ. Тийм болохоор кинонд ингээд зарим зүйл хөгжим огт шаардлагагүй байдаг. Энэ дэр бол тийм амар зөв шилжсэн. Яг тэр нэг хаалга руу харсан чинь бүх юм ингээд чивч чимээг бол баг ингээд хүмүүс ингээд цоцсондоо болоод чихэн ингээд үжирч байгаа юм шиг ингээд чимээг болцсон. Тэр бол бүр найруулга талаас нь бүр үнэхээр сайн байсан. Тэр creature design тэр хөдөлж байгаа байдал бол тэг угаасаа амар вүштэй хэдүүлээ чи нөгөө нэг ихийг нь эцэг ингээ хагаж гарч ихтэй хүнэд бүр харагдсан шүү дээ. Тэгэд л ингээ хүмүүс мэдрэмж авчиж байгаа хэрэг үзсэн хүмүүс. За энэ бол манай ханд xenomorph lab биш. Тэгэхээр энэ ямар дизайнтай ямар балерим гарах нь вэ гэдэг нь чухал байгаа. Тэгвэл мань нөхөр эзнээсээ яг ураг болж гарчлаа тийм хурдан том болж. Арай л мэдрэл хурдан бичиж байгаа хэрэг тэр бол харин тэр бол үнэхээр гоё дизайнтай үнэхээр сайн найруулгатай байсан. Яг тэр хаал руу харангуутыг дөрвөлөө зогссон гоо тэр яа эсвэл нэг англи хэлний stomach drop гэж гидс ингээ унна гэж тэр шиг дотор нэг юм болоо явцсан. Үнэхээр сайн байсан тэр. Тэгээ тэр sequence ер нь тэр чигт үнэхээр гоё штэ. Тэгвэл дараа нь тэр нөгөө нэг доор нь тэр нэг ийсвэл нэг хуухай идэг юм дээр бас нэг тэр яад штэ. Тэр тэгээ жах нөгөө нэг хөлгөн тэр нөгөө нэг ямар гаргийн билээ нөгөө нэг манай нөгөө санчир үлээ нөгөө гадаар тойрогтой хакерны нөгөө нэг юм чулууны юутай ингээ мөргөлөх гээд нөгөө нэг яатсан collision байсан. Тэр мэр цаг хугацааны юм уу хөлгөн сүрх гээд байдаг. Тэр дизайнер нь тэр sequence ер нь тэр сүүлийн 30 минутад баг миний аим шиг кинод үзчихсэн баг миний хамгийн дуртай хамгийн сайн гэж боддог юм sequence-ууд байсан. Яг үнэ. Тэгээд төсөлийн хэсгийн гоё юм нь юу байсан бэ гэхээр манай гол дүрэгч явж ингэлээ. Rain. Rain. Гол дүрэгч. Тэгээ Rain. Rain болохоор heroic moment үүсгэх гэж оролдоо. Манай хүн ерөөсөд амьд дүлмээр байсан. Араас нэг юм тэгээ 3 м өндөртэй нэг байлаа нэг гаж маск өгөөд гарч ирсэн. Тэгээд өөрхий яг л нөгөө нэг тим тээвэрд явдаг тэр машиныг мэддэг тулдаа л аргалж байгаа байхгүй юу. Тэгээ хамаг найзууд нөхөд дууссан. Тэнгүүд нэг юм сонир мэдрэмж авч байгаа шүү дээ. Энэ нэг амтнаас болж хамаг найзууд нөхөд дуусчихсан шүү дээ. Тэгээ тавуулаа оюухаас cryopod энийг нь л хүнтэй. Устна аваас. Тэгээд юу гэх нэг
Би бол тэр нөхрийг өгсөн гэж өгсөн жоох. Гэхдээ зогцсон үлдсэн л байна. Аа. Тэр ариглуу унуул тэгэл тэнд алга үлддэг дээ. Тэсээ нэг чолооны юм мотод хөлгтэйгээ хамт яагаад л орсон. Угсан л гэж ерөнхийдөө Тэгэхээр бодож байгаа шүү ер нь ихтэй Вейлент Итаны ойлгоогүй л гэхдээ Xenomorphos ген салгаж авах гэдэг боломжгүй дээ. гэж бол би харсан. Энэ угаасаа юу гэх инженеруудын бүтээсэн хамгийн сүүлчийн бүтээл нэстэй. Аха. Хамгийн яг нэр шиг хамгийн төгс алга юм шиг. Тэр амьд битэн бол миний хувьд биш байхгүй. Ерөөсөл юу гэх нэг юм сэтгэе даяар хэдэн зуун мянган амьд битийн төрөл зөөл амьдарч байгаа. Энэ бол яг нөгөө нэг антиметр гэдэг шиг яг эсрэг амьд битэн байхгүй. Наашаа алга хэрэгэл үүрэгтэй. Аха. Тэр надад аим төсөлийн хэсэг бол тэгэл муу төгсөөс. Төсөлд угаасаа энэ киног л бараг л carry хийсэн гэдэг л их буруудах байхгүй дээ. Ер нь гэдэг яг нэг юм нэм нөгөө юм болонгууд нэг юм жоохон сул тал нь юу гэхээр ингээд бусад хэсгүүд нэг жоохон амтгүй санагдсан надад бол киноны ихний цаг гарах бол тэ нэг жоохон амтгүй санагцыг нэг юм болонгууд нөгөө одоо ингээд дараа нь би энэ киног үзлээ гэж бодсон шүү дээ. Тэгвэл ингээд сүүлийн хэсэг нь гоё доо гэж бодсонгууд ихний хэсэг нэгээ жоохон амтгүй хоосон санагдаа гэлчихнэ. Тэгвэл тийм ихний хэсэг нь жоохон сонирхолтой санагдаад баг ингээд юу гэх үүлэг мээр санагддаг ч юм уу те. Ер нь бол жоохон тэгс санагд. Надад нэг сул тал нь жоохон тэгс санагдсан нэг тийм хитрхи сайн төгсөлтэй болонгууд нөгөө киноны үлдсэн хэсэг нь амар үйлдэлтэй. Тэгээ чамд баг ингэ санагдсан байхаа да. Энэ кино эхний нэг ер нь 60% нэг ингээ яг хүмүүсийн яг бодит амьдрал дээр яг байсан бол ямар асуудал гарах вэ гэдэг юм байна шүү дээ. Нэг юм амар cinematic гэхээр Marvel-ийн бодож болохгүй юм манайхаа. Нэг юм cool shotтой cool ингээд хоолой хөдөлгөөн хийж байгаа эсвэл орж шүү дээ cinematic юмд чинь те. Аха. Тим хэсэг эхний 60 минутанд баг байгаагүй шүү дээ. Яг л локгийн хөдөлгөөн байсан те. Лок үйл явдлаа. Тэнгүүд төгсгөд нь бол яг ч юм cinematic мэдрэмж өгч байгаа байхгүй юу? Амар нарийн хэцүү арга хэмжээ аваа те. Нөгөө маснаас араас нь хөөгөл. Аха. Тэгэнгүүт чамд яг эхний хэсэг тэнгүүд эхний хэсгийн нийт хөлөг жоохон бууцсан баг чамд төгсгөлийн хэсэг нь өндөр болчихгоо. Тий. Уг нь яг бодонгууд плот дивэс ингээд лоор юу гэх юм урсгал нь гоё. Аха. Баланстай. Гэхдээ яг төгсгөд нь илүү тийм нөгөө нэг үзүүчтэй болгочихж байгаа байхгүй юу? Аха. Тэр яг кино төгсгөлөө сайн хийх зүгээр энэ яг миний л асуудал баг л та. Өөрөө хүмүүс тэгж боддог л зүгээр миний л асуудал ингээд төгсгөлөө сайн хийсэн кино надад нэг тийм ихний хэсэг жоохон амтгүй санагтаад тийм. Ялангуяа Dune Part 2 маяг дээр ч юм уу эсвэл одоо нэг End Game дээр ч юм уу тийм. End Game бас сүүлийн нэг цаг бол гарахтай шүү дээ. Тэгээ ихний 2 цаг нь болгоод нөгөө нэг шудаага буцааж авч маахгүй энэ зүрх юм. Жоохон уйдгартай тийм. Жоохон уйдгартай санагдсан. Энэ яг миний л асуудал. Гэхдээ ихэд бол их кинонд жоохон асуудал тэндээ санагдаад тийм. Эхнээсээ дуусах хүртэл тийм амар гоё байдгүй. Тогтмол юу байдгүй. Яг киноны төгсгөл буюу одоо нөгөө оргил хэсэг тийм клаймакс нь сайн байх нь шаардлагатай. Амар шаардлагатай. А гэтээ тийм байхгүйгээр киноны үлдсэйснээс бас гарахлаасаа гэсэн кинод байна шүү дээ. Одоо жишээлбэл F1 ч юм уу те. Top Gun Maverick ч юм уу те. Иймэрхүү кинонд чинь нөгөө нэг клаймакс нь бид нар юу болох юм гэж байгаа. Одоо Maverick дээр чинь сүүл рүүгээ нөгөө даалгавар биелүүлэхээр нисэж байгаа. Үүдээ нөгөө онгоцон сүрээд нөгөө тэрнээс согцож могч байгаа юм болж байгаа шүү дээ. А гэтээ чинь тэрнээсээ өмнө тэр дөрүүдийн хоорондынхонд харилцаа хийж байгаа бэлтгэл мэлтгэнээс айгуу гоё шүү дээ. А F1 дээр болонгууд ч яг сүүлийн уралдаанаас өмнө ч өмнө дахиад баахан уралдаан байгаа. Тэр уралдаанд оролцож байгаа гэдэг. Иймэрхүү нэг тийм consistent юм романс төр жоохон сул санагдсан надад яг киноны бүтээрээ яг киноны эхний нэг 60 70 жоохон зуураатай заримдаа жоохон уучтай уул нэг сайн. Тэгээ сүүлийн нэг госч юу бол айцтай баг. Дуу сайн, үнэхээр сайн. Тэнгүүд нэг жоохон үнгүүдүүлээд ч юм уу жоохон киноны үзэсгэн амтгүй болгосон юм шиг бол надад санагдсан. Миний нэг энэ киноны ганц комплейнт бол өөр надад комплейнт бол байх. Миний ганц комплейнт юу нь бол энэ л. Тэгээ нэг Эллиний кинонод нэг жоохон нэг юу гэх нэг юм өрнөл жоохон асуудалтай гэдэгтэй. Тийм шүү дээ. Хойчны кинонод яг тийм шүү дээ. Яг Эллин дээрээ л анхаарлаа өгчдөг. Үйл явдал намайг тэнд хідэн ч хүн үхээд байгаа. Заримыг нь ингээ одоо үзэнгүү тэр хүн өгсөн ойлны өгсөн хэсэг нэг чухал юм уу ч юм уу тийм хэсэг зөндөө байдаг. Гэхдээ хойчны кинонод бол одоо шүмжлэг хаашаа. Угаасаа л тухайн үеийн хандгаараа бүтээгдсэн юм чинь. За одоо Эллин кино бол ихэд иймэрхүү байлаа. Тэгээ өвтөр бол бүр нарийн амар спойлдог байх таг спойлсон л доо. Тэгвэл угаасаа ярьж болохгүй шүү дээ. Ямар дардан мэд имшлэг хэлдэг ш. Тэгээ чамд яг киноны дарваас игээд оноо гэсэн байна. Би бол жоохон biased. Би найруулагч амар дуртай байхгүй. Би нэмээд ялангуяа сүүлийн 30 минут бол бүр үнэхээр сайн байсан. Би тэгэл найруулах кинонд бол 10-аас бол би бол 8-ыг болсон. Тэгээ би бас 10-аас 8-ыг өгсөн. Яг өгсөн шалтгаанууд нь 3 шалтгаан байгаа. Эхнийх нь юу гэх бас жоохон энгийн сэтгэлтэй байсан надад заа. Эллинтэй тулах хүртэл ингээд нэг юм сансрын нэг юм slash life амьдрал шиг явсан байхгүй. Тэ тэр байсан. Хоёрдугаар гэвэл манай Эллин нэг жоохон нэг юм илүү заваан
Атланта хэсэг яг цөөхөн байсан Alien-ийн үед. Мгм. Үгүй нэг Alien чинь өөрөө анчин шүү дээ. Аа. Яг ингээ киног хайд үзэх юм бол Alien-ийн манийдэг ангуучдаг хэсэг юу аягүй цөөхөн. Аягүй цөөх. Тийм байна. Мгм. Тэгээ юм хүмүүс болоод жоохон үнсэн онс. Гэтэ ерөнхийдөө яг миний түрүү хэлсэнчлэн өрнөл сайтай, баланс сайтай болохоор тэгээд аваад авчих жоох. Аа. Надад бол яг таалагдсан топ 3 юм байвал нэгт бол мэдээ найруулга нь. Би кинонд найруулгыг аягүй их анзаардаг. Би өөрөө найруулагч ирээдүйд болох гэстэй учраас найруулгыг би амар анзаарч үздэг. Ялангуяа Fede Alvarez бол амар тийм мэдрэмжтэй найруулга харагдсан. Яг ингээд ямар үед киног удаашруулах уу, ямар үед хурдан явуулах уу гэдгийг сайн мэддэг. Нэмээд ингээд их тийм уйтгартай юм гэж бол бараг байхгүй. Тэр бас их тийм энэ шаардлагагүй хэсэг байна гэсэн тийм бол надад байгаагүй. Тийм кинон дэр бол тийм болцоо юм манайхаа. Найруулга нь айгүй гоё зүг авцсан. Зүгээр жоохон тийм зураг талын байсан болгоод Жаахан зураг байсан гэхдээ их тийм шаардлагагүй болоо. оггүй хэсэг бол байгаагүй. Шаардлагагүй болоо. Зүгээр жаахан пейсинг боттой байсан. Хоёр талд Дэвид Джонсын жүжиглэлт байсан, Эндигийн жүжиглэлт байсан. Тэр ганц байсан. Тэр бол үргэлжлээр сайн жүжиглэлт байсан. Эхний нэг гараал 10 минутаас за энэ залуу аягүй сайн жүжиглэх юм байна. Тэнгүүтээ гол нь бас хоёр өөр дүр бүтээгээд байгаа байхгүй тэр залуу чинь бас нэг хоёр өөр андроидын дүр. Тэрийг юу аач. Маань өгч чинь нөгөө нэг Rain бороо юм байна тий. Rain Town-д ингээм амьдарч байхдаа ер нь бол нэг уул тэр аймагтын дам бис гариг зөө. Угаасаа манайгаар одоо юу чинь мэдгүй нэг уламжлалт юм аашаа нэг юм харьцуулбал нэг юм зөв уурхан гарцар байхгүй. Эдмэл тэнгүүд манай энд юу ямар ч нэг софтвер хөгжүүлэлт хийгдэг энэ олон жилийн турш. Тэнгүүд нэг юм яг анхны үйлээр явжгаад яг Ромулус угаасаа л орчин үеийн хөлөг хагж байгаа шүү дээ. Тэнгүүд Ромулус дээр очингууд хамгийн сүүлчийн үеийн датаг хүртэл ингээд апгрейд авчиж. Тэнгүүд дөрөв хөгжүүлэлт чадвар болчиход нэг юм private and product юм байж байгаад ерөөсөө UL-ын живтааны болчих. Хүндрэлтний хөгжил. Тэр амарч. Тэгээд характер өөрөөс нь яг роботик мэдрэмж байгаа ч гэсэн нэг юм илүү зоримог, шийдэл өндөртэй асуудал гарвал манай хоёрыг л атгаад. Тэр нүдээр айгуугаа жүжиглдэг залуу санагдсан Дэвид Джонсон ба. Тэгээд тэр сүүлд нөгөө нэг сая өнгөрсөн 9 сард гарсан байхаа та. The Long Walk гэдэг нэг бас нэг Стивен Кингийн номоос өгсөн кинондоос Дэвид Джонсон харагдчихсан. Ер нь бол бас Ромулусоос өөрийгөө батлаа харуулсан залуу гэж байна. Тэрний жүжиглэлт бол угаасаа киног бол ер нь ч ирсэндээ. Яг Келли Спэни бол гоё жүжигч. Тэгээс тэ. Гэхдээ яг Дэвид Джонсны жүжиглэлт бол ер нь киног л чирсэн. Тэгээд 3 дахь том бол мэдээж нөө сүүлийн 30 минут. Бүр миний баг аимшиг надад хамгийн гол солонгоч юм. Тийм болохоор ер нь надаас Ромулус бол Alien-ийн франчайз дундаа бас сайндаа тооцогдохоор тэгвэл хамгийн гол нь сайндаа тооцохоос гаднаас ингээд дахиж үзмээр тэгчээж санагтаар ийм кино зургалтаар гарч явах бол нэг хараад үзчихээр л кино. За тэгээд Alien цуврал ингээд дахиад нэг гоё кинотой болж байгаа. Гэхдээ манай хэд зарим үд мэдэхгүй хүмүүс тэгээд Predator зурлалаа Alien зурлалаа нэг ертөнд тэгээд нэгдэж байгаа. Өнгөрсөн жил нэгтэй. За тэр их гоё болсон. Predator-уудыг зөв топкон танилцсан чинь тийм байхгүйгээр. Predator-ууд болонгод одоо чинь ингээд технологийн өндөр хөгжилтэй газар байгаа. Жишээлбэл Predator гэдэг чинь ерөөд бол дээд анчинчтай. Яг хантер биш, яг аратан дундаа ан хийдэг хамгийн хүчтэйг нэрлэдэг шүү дээ. Тэнгүүд маань нөтөд яг яадаг нөтөд вэ гэхээр галактикаар ингээ ан хийж явдаг нөтөд байдаг. Яг Alien-тэй ер нь төтөд жившигтэй яг ингээ харахаар. Тийм нөтөд надад байдаг. Яг дэлгэрэнгүй яриад яг ерөөдөө тийм нөтөд хүмүүстэй бол контакт тогтоодгоо айгуу тийм интроверт гэдэг байна. Тэр ингээ ийм хоёр ерсөнд нэгдэж байгаа надад аюу гой санагцсан. Миний хувьд бол. Ичийн нас тэгээд түүхтэй хоёр франчайзтай. Alien ч одоо ингээд сая 70-д Predator жаах Schwarzeneggerтэй Predator ч 78 он гарч ирсэн санаатай. Тэр баг энэ үү те. Тэр нэг тийм тестостерон ядарсан кино шүү дээ нэг тийм. Баахан бохчин шөрмөс нөхдөд ой мод те нэг Predator-таас нэг тийм manly кино. Хэрэгтэй нэг юм акшн гэж бож хоррортой те. Тийм хоррортоос аягүй сайн төвлөрсөн. Гор гэдэг мэдрэмжээр гоё өгдөө шүү. Тэр бол аягүй гоё. Тэгээд энэ хоёрыг бас нэгтэж байгаа нас нэг бодлоо анхнаа нэгтгэх төлөвлөгөөгүй л байсан юм байлээ л тийм. Тэгээд одоо нэгтгэсэн нэг юм болж байгаа нэг одоо удахгүй бас энэ хоёр нэг кроссовер юу гарах л баг. Кино гарна гэж яригдаа л байгаа. Alien дээр л биед бас нэг кино нээлттэй ихээр тоглоом гарцсан байлээ. Тэгээ нэргүй ах шиг байсан. Одоохондоо яг юун дээр төвлөргөө арай бодоогүй л авах гэдэг. Энэ нэрч бол амын гол нь тэгээд нөө Disney-гийн өмжих гоё энэ хэр чинь Disney худалдаа авцсан байхгүй юу. Анх 20-р зуун Fox гэж хагаад Disney эрхийн худалдаа авцсан. Одоо тэгэхээр хэд бол энэ хоёр Disney-гийн үрээд бол өмжих байхгүй юу. Тэгэхээр хэд бол ирээдүйд энэ хоёрыг бас дахиад харуул сонирхолтой байх. Одоо ихтэй хараад зур Холливуудын кино урлагийг хараад Супер Батрын яг эрүү үе бол дуусчлаа гэж үйл харж байгаа.
За. Ер нь супер батер юу вэ бол яг сүүлд 10 онд ч юм 21 онд баг No Way Home-оор л дууссан гэж би бас хараад байгаа. Одоо бол сүүлийн үеийн супер батер кинод юм бокс оффисыг харахад бол жоохон мэдэгдээл байгаа. Хамгийн сүүлд тэрбум болсон одоо супер батерын кино ч тэгэл No Way Home байх шүү дээ. Ер нь тэрнээс Гэхдээ нэг сонирн биш болсон баг. тий. Одоо юу 2012 оноос хойш одоо бадлаа штэ. Бүр кино супер батерын кино л бацлаа штэ. Одоо Marvel MCU ч одоо бүр арай л дэдүүд эрлэгсэн штэ бас босод кинонуудаа бол. Одоо бол тэгээд гэхдээ 30 буурсан. Одоо яг энэ 12 сар Doomsday гарах нь гарна. Дараа жил Secret Wars гарах нь гарна. Тэгээ одоо бол ер нь супер батерын кинод 90% бол дууссан. Тэгээ одоо юу харагдана тэгэхээр сүүлийн аим шин киноос тэргэл тавцсан харагдаад байгаа. Өнгөрсөн жил гарсан. Энэ жил бас тааж. Өнгөрсөн 9 сард гарсан Conjuring-ийг бодлоо. Тэгээ Last Rites шүү дээ. Айгүй ашиг болсон тий. Аимшигтээс ашиг болсон. Одоо ингээ сая сүүлд гарсан нэг баг гараад 7 он 27 он Obsession гэдэг нэг кино сүүлд айгүй од болоод. Тэр ерөөсө 10, 9, 8 оноо шиг хүмүүс авсан. Тэгээд тэр чинь хамгийн амар найруулагч чинь Curry Barker гэдэг зүгээр YouTube дээр контент хийдэг нөхөр. Тэр киноны чинь төсөв нь $750,000 гэж байна. Нэг сая ч хүрээгүй. Чи өсөж концепт нэг хос хоёрын тухай гарч байгаа шиг үзэг үлдээ. Тэрийг өөр хүмүүс айгүй ам сайтай байсан. Тэмүүтээ тэр киноч одоо Paranormal Activity-гаас хойш одоо зардлаа 200 нугалж байгаа анхны аим шиг кино болох ингээд түүхэн рекордын замд байна. Нөгөөдөө ер нь аим шиг кино амар. Одоо ингээд баг сард 3-4 аим шиг кино нээлттэй. Одоо энэ чинь одоо юу шүү дээ. Өнгөрсөн сард бол миний үзсэн нь салмагч байна. Франс кино. Одоо энэ долонгууд Passenger байгаа. Тэгээд Obsession байна. Одоо Colony байна, зомбитэй кино. Солонгос кино. Тэр хоррор кино жоох л байна. Тэнгүүд юу ч амтаа санал нэг байна. Хоррор кино айгу хүчтэй байж байгаа. Өнгөрсөн жил Weapons гарсан. Тэр бол миний үзсэн. Яг ингээд анх удаа ингээд нэг юм бодгүй үзэхэд нэг жоохон тэнэг кино заяа. Ааха. Тэгээд дахиад нэг үзээд анзаарангууд нэг юм гоё нэг артиклж байгаа шиг тийш мэдрэмжтэй. Тэнгүүд одоо ингээд өнгөрсөн жил энэ жилийн гоё кинонд харангууд супер хиро кино биш. Нэг юм юу гэмтэй хитүү супер натурал юм байгаа л та ингэ чөтгөр бангас зөндөө байгаа. Гэтэ нэг юм тэр дунд нэг юм супер баатар болгож оролдох биш. Амьд үлдэх эсвэл өвшөө авч байгаа ч юм уу те. Нэг юм эсвэл тодорхой шалтгаанаар алга үлдэж байгаа нэг юм яг юу гэмтэй хэцүү шийдвэрүүд гаргаж байгаа киноноо тийм платтай кинонод илүү тийм үр дүнтэй байгаа юм уу? Надад гэж харагдсан. Одоо нэг тийм том кинонод бол ашиг олгоо болцсон ч тийм бол яг тийм том одоо студитэй Marvel ч юм уу DC Warner Bros тий том одоо 200 сая 300 сая төстэй кинонод бол ашиг олгоо болцсон. Киноор ерөнхийдөө бол зан чанар өөрчлөгдөд байгаа. Тэр нь бол амар гой санагдаж байгаа. Тэгээ иймэрхүү одоо independent одоо шил аим шиг кинод том одоо ийм A24 ч юм уу те Neon ч юм уу те иймэрхүү кинод одоо Neon ч бас сая нөгөө ямар киногоор байлаа. Backrooms хийж байгаа. Тий Palm d'Or лөө нэг том кино орлогын бодоодох жилдээ дараалаад хамгийн өндөр цолын одоо шагналыг авчлаа Neon гэдэг студ. Иймэрхүү бие даасан одоо нөгөө юу гэж ярьдаг юм дөө? Инди гэж ярьдаг дөө. Иймэрхүү инди студиуд ерөнхийдөө хүч авчлаа. Аим шиг кинонууд ер нь одоо сэргэлт авцсан их гоё байна. Дахиад одоо аим шиг одоо ингээд 9 сард миний хүлээлж байгаа нөгөө Resident Evil байна. Найрагч Zack Cregg-ийн тий. Тэр ихтэй Evil-ийн кино байна. Манайхаар Resident Evil-ийг мэддэг бол энэ тоглоом нь бол галзуу. Тэгээд юу яг наадах чинь мэдэрсэн DC яг шинэ өдөрлөгтэй одоо хэлсэн шүү дээ. Өмнөх бүх киногаа хийсэн шүү дээ. Одоо энэ хогнуудыг галтий гэдэг. Шинэ кино гарахдаа үндсэн жанраа баатар биш тэр чигтэн солилцсон. Одоо баг ямар ч жанраар гарч байгаа гэдэг ирээдүйг кинонод. Тэгвэл 10 сард гарах Clayface хороор гарч байгаа. Тий. Трейлер дээр нэг нүүргүүгэн гаргасан игүүл юм бэл. Ер нь аим шиг кино сэргэлттэй. Өнгөрсөн жилээс айгуу анзаардаг. Ямар ч надад Weapons киноны одоо нэг Amy Madigan гэж жүжигчин шилдэг эмэгтэй тослох төрөөр Оскарын шагнал авчлаа шүү дээ. Аим шиг кинонд тоглосон төрөөр Оскарын шагнал авсан. Миний санахын бүр 70-ийн онд Exorcist киногоор л авсан санаж байна. Тэрнээс биш одоо Academy аим шиг киног тоодгүй байсан. Тэгтэн тэр Weapons нэлээд олон номинацид ирсэн. За тэгээд Michael B. Jordan-гийн Sinners байна те. Sinners аим шиг кино шүү дээ. Sinners одоо Michael B. Jordan өөрөө Оскар авчлаа. Ryan Coogler найруулгаар Оскар авсан гэж ер нь Холливуд нь өөрөө ялангуяа Academy дээр нь болонгууд ингээд аим шиг киног үнэлээд эхэлчлээ. Одоо урлагийн бас нэг гоё төрлийг өглөөгээд чөөрчтөө. Тэгэхээр ерөөхдөө бол нэг дараагийн нэг 10 гаруй жилдээ бол бид нар яг супер батрын кино байсан шиг аим шиг кинонод бас их сэргэлт авах юм болоо гэж би бодлоо. Тэгээд Batman чинь 23 он гарлаа. 22 онд толлоо. Тэгээд киног харангууд манайхан бас үзсэн л ах юу. Гэхдээ супер кино шүү дээ. Зөвхөн детектив тетрис кино шүү дээ. Триллер жанрын кино шүү дээ. Тэрээс Batman яаж авч байгааг харуулж болох нэг юм тэр хүн нэг heroic moment хийдгүү те. Түүний final тоглоом дээр нүхтнийг ингээ манай хүн бүрийг гадуур байгаа тулдчихсан шүү дээ. Тэрээс хараад ингээд
Юу гэх супербаттай кино ч гэсэн тэгээд жанраа солихгүй бол хүмүүс бол жоохон уйдцсан байгаа тий. Бид нар тэгээд хэдэн жил Iron Man-ыг харахад хэдэн жил Captain America-г харахад тий. Тэгээд яс шинэм туршиж үзээд арай өөрөөр жанр руу шилжиж юм. Одоо яг хуу Doomsday яг тэр бом 2 тэрбумыг олох нь бол ойлгомжтой л та. Угсаа энэ чинь нөгөө нэг Avengers зурлыг дуусгаж байгаа хоёр кино нэг шүү дээ. Тэгээд тэрнээс хойш гарсан кинонууд бол би одоо яг MCU-гийн тэр амжилтыг давтна гэдэгт бол би л эргэлзэж байна. Миний хувьд юу хоёр кино байгаа. Одоо энэ мэтэлж ярих. Эхнийх нь Winter Soldier. Тэр киноны ингээд үйл явдал тэр тулаан дээр өрөнтэй тулааны дэглэлт нь маш өөр төвшөнд байдаг тийм. Тэгээ сайн үнэлгээ авах гэж боддог байхгүй. Тэнгүүд нөгөө нэг нь одоо Spider-Man. Манайх бүгд мэдчихэж шүү дээ. Аз хамгийн шилдэг стантын багийг дуудаж авчираад бэлтгэлээ хийсэн тийм. Brand New Day дээр. Яг гэж энэ стантын баг шүү дээ. Угаасаа Spider-Man дээр драматик юм хийх ингээд драматик нэдэд хийц. Нөгөө хам тэр. Тэрийг дайж хийх боломжгүй. Тэнгүүд одоо яаж хүмүүс татах вэ гэхээр ерөөсөө үнэхээр гал гарсан тулааны хэсгээс ихгүй бол бодоо. Одоо супертон кино нэг хичээгээд авах шаардлагагүй болсон юм шиг санагдсан нэг тийм зохиол байл дээр. Зүгээр бидний хүлээгээд байгаа нэг бол гой тулааны сэнтэй те комик accurate-тэй комик дагсан тэмдэглэл кино. Одоо Brand New Day дээр чинь найруулагч нь одоо Шанчигийн найруулагч шүү дээ. Тэр чинь одоо Шанчи чи ямар сайн акшнтэй кино вэ? Би Brand New Day-ийг бол амар хүлээж байгаа. Одоо 7 сарын 31-нд. Тэгээ 7 сарын 31-нд нээлттэй. Тэгээ манай энэ Холливуудын эртний анзааралтайсан байхгүй. Аз кинодаас Аз кино анханаас л тулааны дэглэлтэнд батлан байдаг байсан шүү дээ. Хонконг одоо киноны. Одоо одохгүй манай Монголд бас 7 сард байсан нэг Kenji Tanikagiгийн найруулагчийн Furious гэдэг нэг кино байсан. Rotten Tomatoes дээр 100% үнэлгээтэй байсан. IMDb дээр 8 үнэлгээтэй юм. Бас нэг хятадын тулааны урлагийн martial arts кино гарч байгаа. Ер нь тэгээд тулааны хэсгийг сайн угаасаа ингээд харах юм бол 90-ад оны акшн кинонод ягаад сайн байдаг олон хүмүүс үздэг гэхээр тулаан газуухгүй. Мэдээж олон самар буудан тий. Одоо Хонконг ч ийм кинодууд дадаад ороос хойш хийж штэ Хонконг акшн кино тий. Тони, Jackie Chan, Jet Li, Metli тий. Эдгээр чинь бүгд л Хонконгоос гарч ирсэн хүмүүс штэ. Хонконгийн одоо тулааны урлагийн дом биз штэ. Ер нь тэгээд эхлийн нөгөө бүрслээд байсан. 70-аад оноос эхлээд нөгөө Jackie Chan айгуу нэг дэлхийн төвлөнд гаргаад ирсэн. Тэгээ Холливуд дээрээс сонсоог л авахгүй юу. Надад ихтэй яг юу гэх юм те. Captain America ингээ бамбаж гэдгээс илүүтэйгээр хоёр нөхөр фотогоор мэдрэл модод бодчихвол тэр нь илүү зүүжтэй байхгүй юу. Танаас энэ хоёр яаж дуулдаад байна гэмээр те. Тэр ч одоо рейдер харагддаг шүү дээ. Би хаяад ингээд жоо уйтгаар рейди нөгөө нэг мачете гэнгийн тулааныг үздэг байхгүй юу. Амар тулаан хийсэн шүү дээ. Амар рейд бол тэр чигтээ бас баг акс гардан тулааны баг хамгийн шилдэг тул кино нэг шүү дээ. Martial arts кинодуудаа л. Тий. Тэгэхээр одоо ингээд том өрөөнд нь харахаар Alien зурвал бол жоохон хоррор гоё юу хаа гэж бодож байна тий. Predator бол илүү жоохон акшн гоё хаа. Эсвэл Predator-ийн нэг юу Badlands гэх цэвэр бас акшн руугаа төвлөрсөн кино байсан. Тэр нь бол айгуус зөв санагдсан. Нөгөө төс тэр нэг animated цуурласан Predator гэлээ Killer of Killers гэдэг. Тэр надад айгуу таалагдсан. Амар гоё санагдсан. Тэгээ Predator акшн руугаа төвлөрөөд Alien horror руугаа төвлөрөөд энэ хоёр хизээ нэг өдөр ингээд crossover хийх юм бол тэрийг нэг гоё балансжуулаад явуулсан. Ад нөгөө нэг том франчайз харагдаж байсан. Rainbow гэдэг штэ. Ийм киноны vibe болж байгаа баш тамтай байхаар нэг ийм балер нэг ан хийгээд нөөд нь агнуулаад нэг ин тент ханахуудтай нэг тэгж явна гэж бодож байгаа. Тэгээд хамтаж ингээд бичлэг манд дуусгах гэж байна. Тэгээд Dramulus киноны хувьд бол зорилттой хүрсэн, яаж олсон. Тэгээд юу гин олон жүжигчтэй яг бүх хэвчэн байгаа жүжигчтэй юм л да. Гэхдээ ингээд эерл нь штэ тэр үед юм. Карьерийн хувьд бол тий. Тэр үед бас нэг том шатныг нэмэгдсэн аюу сайн кино гарсан гэж бодож байгаа. Яг юу гин амар хайпраагүй гадуур бол хойд гарч явахта. Гэтэ Alien зуралдаа ийм нэг ер нь нэг юм сансрын амьд бит орж идэг кино дондоо дээгүүр орно гэж бодож байгаа юм. Надад бол ер нь бас айгуу таалагдсан. Тэр нь яг Alien-ыг заавал мэддэг байх шаардлагагүй нас айгуу гоё. Чи яг л нэг өмнөх кинонд баг үзээгүй байсан ч ойлгочихтой. Угаас нэг Romulus нэг робот тайлбараар бичиж байгаа шүү. Тэр ерөөхдөө бол яг Alien-ийг кино үзээгүй байвал бас энийг ойлгох юм болоо да гэж бодох шаардлага байхгүй. Би бас заавал үзээсэй гэж зөвлөе. Яг юм sci-fi horror дуртай бол те. Бас айгуу гоё body horror ч юм уу те. Тийм юм дуртай бол ер нь бол үзэрэй гэж зөвлөе. Бас нэг удаан кино биш те. Өсрөөл 2 цаг л байсан шүү дээ тэр чинь. Манай тэгээд энийг сонирхол тавьж байгаа ч тангууд нь үзэхдээ жоо хүлээлтгүй үзээрэй. Ээр үеийн кино шүү тэр хэдэн. Тэгээд хуучны киноноо. Тэгээс нэг ихний хоёр англи сайн бус нь нэр нь жоохон тааруул кинонуудтай. Би бас үзэхэд зовсон доо бас эрмэг. Гэтэ ерөөдөө энэ Romulus-ыг заавал үзээрэй. Өмнөх Alien-ийг кино үзэх шаардлагагүй. Яг энийг үзээд сонирхсан төрөл бас яг үзэх болох юм те. За тийм байлаа. За тэгээд ийм байна guys. Дараагийн киногоор одоо мэдгүй. Одоо амтгаар яг бодрох гэдэг юм аа. Тэгээд болж игэл
За нэг бол супер киного ярина. Угсаа тэр кино зөндөө байгаа шүү. Эсвэл юм юу тийм хэцүү үйл явдал кино яриа байлаа. За бай. За баяцгаа.